За тэгвэл эрүүл мэндийн салбарын эмч ажилтнууд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болохыг шаардаж өнөөдрөөс эхлэн 24 цагаар хугацаагүй суулт зарлаж байна. Мөн энэ сарын 13-наас ажил хайхаа мэдэгдсэн. Ингэхдээ эмнэлгүүд амлалтын үйлчилгээг бүрэн зогсоож яаралтай тусламж болон сэхээ амьдруулах тасгийн эмчилгээ үйлчилгээг таслахгүй өргөжлүүлэх юм а. Өглөө ээлжинд гарчаал жоохон бэлтгэлгүй байсан, жоохон даарж илээ. Эмнэлгээс одоо оролцож байгаа эрүүл мэндийн салбарт хэдэн жил ажилласан бэ? Нийслэлийн шүд эрүүн өрний төв 13 дахь жилдээ ажиллаж байгаа. За би бол уламжлалт технологийн хүрээлэнгийн эмнэлгийн их эмч. За Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний хөгжлийн холбооны тэргүүлэгч шүү гэж явж байгаа. За тэгээд эмч эмнэлгийн ажилчид маань өнөөдрөөс эхлээд хугацаагүй суултыг зарлаж байна. За ороо болохоор бол бид нар бол хэсэг хүмүүс нь бол энэ тонох байгаа. За тэгээд Монголын үйлдвэрчний хөгжлийн холбооны ерөнхийлөгч Тамир Дарамоноос бид нартай хамт энэ тонож бид нартай хамт энэ болж ихсэлд энэ суултанд нэгдэж байгаа гэсэн үг. Одоо тухайлбал одоо яг ажил хаялт одоо зарлана гэдгийг мэдэгдсэн байгаа шүү дээ, тий. Манай эмнэлгийн тухайд одоо энэ ажил хаялтад ямар зохион байгуулалтаа яаж оролцохоор төлөвлөсөн байгаа вэ? За манай эмнэлгийн хувьд бол ерөнхийдөө амлалтынхаа тусламж үйлчлэгийг бүрэн хааж байгаа. Амлалтын үйлчлэг, онцлогоо эмчилгээ бүх юм хааж байгаа. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн байгууллагууд маань ер нь бол бүгд нэг чиг үүрэгтэйгээр аль болох бүгдээр яг ажил хаялтанд бүгд 100% нэгдэнэ. Тэгээ гол нь асуудлууд нь юу вэ гэхээр нөгөө яаралтай тусламж онш эрчимтэй эмчилгээ ч юм уу те хүүхэд их барих ч юм уу. За нэгэн яаралтай тусламж үзүүлдэг диализ ч гэдэг юм үнэхээр амь чухал хэрэгцээтэй хүмүүс дээрээ бол тусламж үйлчилгээг үзүүлнэ. Одоо өнөөдөр би ихтэл өглөө ээлжинд гарсан. Тэгэл тараал шууд одоо энэ дээр ирж шүү дээ. Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний мөнгөний ханш инфляц чи ямар байгаа лээ те. Тэгээ бид нар гар дээр авч байгаа цалин бол яагаад ч амьдрал хөрөлцөхгүй байгаа байхгүй юу? Хүний амнаас эрүүл мэндийг хариуцж байгаа юм чухал те хүмүүс байгаа штэ бид нар чинь. Эмч болох гэж одоо олон жилийн хугацаа өнгөрөөсөн. Тэгээ энэ хугацаанд 12 жилийн хугацаатай ажиллаж байна. За тэгээд миний үндсэн цалин бол одоо сая 558 мянга гэж авч яг шатлалаараа бол Төв аймын 6-гийн 2 гэдэг цалинжиж байгаа.